Лос Анжелесыг сүүрүүлсэн ой хээрийн төмөр, түүний цаана нуугдаж байгаа худал үнэн мэдэгдэхгүй янз янзын мэдээллүүдийн тухай та бүхэнд өнөөдөр хэлж өгнө. Өнөөдрийн байдлаар Калифорни эрх баригчдын үзэж байгаагаар төмөрийн гол гарал үүсэл нь гэмт хэргийн шинжтэй байж магадгүй, гадны нөлөөтэй байх магадлалтай байна гэдэг үндсэн дээр олон арван с жигтнийг саатуулан баримжиж шалгаж байгаа юм байна лээ. Олон гал энд тэнд бараг нэгэн зэрэг шахуу ихсэн учраас бас хар авалцж байгаа байх. За тэгээд зарим гал нь магадгүй захиргааны шуугам хүчтэй салхинд унаж түүнээс улбалсан осол аваартай холбоотой гал бас байж магадгүй гэдэг дүгнэлтийг бол хийн. Тэр тусмаа асар том галын дэгдэлт болсон Палисадын галыг салюттай холбож тайлбар мэдүүлгийг олон хүн бас өгöd байгаа юм байлээ. Яхаггүй тухайн Палисад дүүрэгт тэмдхийн гал сөнөөгч нар очоод салюттай холбоотой галыг унтраачаад явсан тэр цаг мөчөөс эхэлж маш хүчтэй салхинд яг энэ хавьяас асар их хүчтэй гал тархсан гэдэг дүгнэлт зураг энэ төр бол байгаа юм байна. Магадгүй дутуу унтраагаад орхиод явсан гал нь салхинд өрдөгдөөд бүр том түүмэр болсон байж бас магадгүй. Их л олон хүчин зүйлээс шалтгаалж ийм том хэмжээний түүмэр гарч хэмжээний хохирол учрууллаа гэдэг дээр хүмүүс янз янз юм ярьж байна. За жишээлбэл нэгдүгээр шалтгаан бол Санта Анагийн онцгой салхи 160 км/цагийн эрчийг авсан түүхэнд байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт болсон. За тэгээд тухайн бүс нутагт ган 2024 оны 5 сараас хойш бараг бороо ороогүйтай бас холбож тайлбарж байгаа. Мөн Лос Анжелесийн ард иргэд өөрсдийн нутаг дэвсгэр эдлэн газар дээр янз янзын орноос янз янзын ургамлыг авчирсан. За тэр нь маш шатамхай тийм түлш болсон гэж үзээд байгаа юм байлаа. 22-23 онд орсон Адар бороотой холбоотой Калифорнид газрын гулсалт энтерээс болоод тэр гуу жалганд асар их хэмжээний буцсөөг ургасан. Тэр нь бол галын коктейл болох үйл ажиллагаанд хамгийн том нөлөө үзүүлсэн гэдэг нэг тийм дүгнэлт гараад байгаа. Мөн гал гарах өндөр эрсдэлтэй бүсэд их хэмжээний барилга байгууламж суурьшлийн бүс байгуулсан нь өөр бас буруу боллоо гэж ярьж байна. Тэгээд бас гал сөнөөгчнөр усыг хангалттай хэмжээгээр нөөцөлж хэрглэж чадаагүй учраас усны дутагдлаас болж энэ гал ингэ шаталж их хэмжээний түүмэр болсон гэдэг дүгнэлтүүдийг гаргаад байгаа. Байгаль цаг ууртай холбож бас янз янзын үг хэлээд байгаа. Тэн дээр километр гэдэг тооцоо судалгааны байгууллага 87 оноос 23 оны хооронд агаарын нарийн судалгаа хийхэд ерөнхийдөө дунджаар 5 градус. За тэр тусмаа хувь агаар 15%-аар, салхи 20%-аар ихссэн байна гэдэг ерөнхий дүгнэлтийг гаргасан. Тэгэхээр цаашдаа энэ үзүүлэлтийн дагуу ерөнхийдөө янз янзын гал төмөр гарах өндөр эрсдэлтэй болж ирж байгаа гэсэн үг. Сүүлийн өдрүүдэд галын хохирогч болж 24 хүн нас барсан гэдэг тийм мэдээлэл гарсан байлаа. Гал гараад бараг 7 хоног байна. Тэгээ ямар ч байсан орон нутгийн гал сөнөөгчд нүүлгэн шилжүүлэгдсэн 50,000 орчим хүмүүсийг ойролцоогоор 4 дахь өдөр гэхэд өөрсдийнх гэр орнолоо буцах хаа гэдэг тийм мэдээллийг өгсөн. Өнөөдөр ч гэсэн тэгээ Лос Анжелес хотод 3 дахь өдөр 4 дахь өдөр хүртэл халуун хуурай салхитай тиймэрхүү цаг агаар үргэлжлэн тэгээ энэ гал сөнөөгчдийн ажлыг маш ихээр хүндрүүлж байна гэдэг дээр бас албаны хүмүүс мэдээлэл хийгээд байна лээ. Оскарын шагнал гардуулах ёслол 1 сарын 17-нд буюу баасан гарагт болох байсан. За үүнийг хойшлуулсан. 3 сарын 2-ын хүртэл энэ Оскарын шагнал гардуулах үйл явдал ёслолын ажиллагааг бол зогсоосон байгаа. За өнөөдрийн хүртэл Лос Анжелесийн цагдаагийн газар болон Лос Анжелес, Калифорни мужийн шерифийн албанаас гаргасан мэдээлэлд бол 50 орчим хүн баривчлагдсан байгаа. За эдгээр хүмүүс бол дээрэм, хулгай янз янзын зүйлд орооцолцсон, ерөнхийдөө гамшигын үеийг далимдуулж ашиг хонж олох гэсэн тийм үйл ажиллагаанд оролцсон учраас баривчлан саатуулж хүн дээр шийтгэх гэж бэлтгэж байна. Ер нь тэгээ цаашдаа энэ нурангуудаас янз янзын шинээр хохирогч нарын цогцсыг бол олох юм байна гэдгийг Лос Анжелес мужийн шериф Роберт Луна аль биесээр мэдгдсэн. Тэг өдөр болгон цэвэрлэх үйл ажиллагаа, гал унтраах үйл ажиллагааны дундуур энэ тэндээс бас ингээд хохирогч нар олдож байна. Тэгэхээр цаашдаа нас барж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэнэ гэдэг тийм үгийг хэлж байна. Яг эрчлэн асж байгаа Палисадын түүмрийг ойролцоогоор 5200 гал сөнөөгч тэмцэлдэж ямар ч байсан тогтоом барьж байгаа.
Ер нь тэгээд иймэрхүү хэмжээний онц хэмжээний галт түүмэр гарсан үед нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаанд хүмүүс самгардаж ямар ч бэлтгэлгүйгээр хэрэгтэй хэрэггүй юмнуудаа авч яг хэрэгтэй зүйлээ үлдээж явж байсан тохиолдлууд их гарсан байгаа. Тэгэхээр одоо энэ Лос Анжелесийн ганц өнөөгч нар юу гэж тайлбарлаад байгаа гэхээр хүмүүс мэдээж нэгдүгээр тэжээр амьтад тэгээд чухал бичиг баримт утасны дугаар нэрний өмнөх пассворд ч юм уу дээрэс нь өөрт хэрэгтэй эмийн жор нүдний шил эмнэлэгтэй холбоотой эрүүл мэндтэй холбоотой зүйлүүдээ авах мөн орлуулж болшгүй гэрэл зураг бэлэг дурсгал үнэт эдлийн төр байх юм бол бас аваад яваарай гэдэг үг хэлсэн. Энэ бүх зүйлүүд бол дандаа юм овор хэмжээ багтаа жижиг цүнхэнд үрээд явчих хэмжээний бас зүйлүүд байвал зүгээр байгаа. За тэгээ хувийн компьютер, хатуу диск, хард юу гэдэг тиймэрхүү зүйлүүдээ ингээд аваад явах юм бол бас болтгоо гэж хэлж байна. За мөн мэдээж банкны карт болон бэлэн мөнгө энэ төрийг ийм үед авч явах аюу хэрэгтэй байдаг гэсэн тийм зөвлөгөө өгсөн. Олон мянган хүний гэр орноос нь нүүлгэн шилжүүлсэн заримыг нь нөөц байрнуудад, хорогдох байрнуудад бол байрлуулсан. За ихэнх нь бол өөрсдийн таньдаг, мэддэг хүмүүс руугаа явсан. Зарим нь бас өөр газруудад хямд үнэтэй орон байрыг түрээсэлж олж аваад байдал намжихыг хэд хоногийн дараа буцаад өөрсдийнхөө гэр оронд очихыг бол хүлээж байгаа. За тэгээ Бейонсе гэдэг дуучин галд нэрвэгдсэн нийт энэ хүмүүсэд Лос Анжелесийн иргэдэд зориулж $2.5 сая бол хандивуулж байгаа. Тэгээ энэ мөнгийг нь бол Altadena болон Pasadena мужуудад болж байгаа галт түүмрийн үйл ажиллагаанд гэр оронгүй болсон гэр оронгүй гадуур хорогдох байраар амьдарч байгаа хүмүүс зориулна гэдгийг мэдгдсэн байна лээ. За тэгээ дайны хажуугаар дажин гэгчээр Лос Анжелес мужийн шериф Луна өчигдөр мэдгдэхдээ галс сүнөөгчийн дүрд хувирсан орон байрны хулгайч яг галын талбар дээр эзэнгүй байгаа байрнуудад нэвтэрч хулгай зэлхий хийж яваад баригдсан гэдэг тийм үгийг хэлсэн. Мөн Лос Анжелес Таймс сонины мэдээлснээр галт түүмэр гарснаас хойш тухайн Лос Анжелес болон Калифорни муж даяар орон байрны үн түрээсийн үн асар өндөр нэмэгдсэн гэж. Уг нь Калифорни мужид үнийн өсөлтийн эсрэг тусгай хууль байдаг. Гэхдээ яг иймэрхүү онцгой тохиолдолд эдгээр хуулийг үл тоож хүн болгонд дур дураараа бас үн мөнгөө нэмж орон гэргүй гудамжинд гарсан хүмүүсийг бас нэлээд зовоож байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Мөн Украины ерөнхийлөгч Зеленский өөрийнхөө дотоод хэргийн сайдаа Калифорни муж улсад болж байгаа энэ гайхамшигыг галт түүмрийг унтраахад Украины галс өнөөгчдийг оролцуулах тийм үүрэг даалгавар өгсөн гэж байгаа. За ингээд ойролцоогоор 150 галс өнөөгч Америк руу Лос Анжелес руу нисэхэд бэлэн болцсон байна. Их хэмжээний гал гарах үед галс өнөөгч нар хангалттай усны нөөц байгаагүй гэдэг хэл ам өнөөдрийн хүртэл өндрийг авч байгаа. За ерөнхийдөө Калифорни мууч гэдэг маань өөрөө хуурайшилт ихтэй, ган гачиг ихтэй учраас унтны усыг бүр хойд талаас Невадагаас жишээлбэл унтны усны их үүсвэрээ авдаг гэж байгаа. За тэгээ энэ уснаас нь авчирж байгаа уух зориулттай усыг дунд нь Калифорни муж улсад бизнес хийдэг виноны болон янз янзын хүнсний ногооны тариан талбай эрхэлдэг бизнесмэнүүд энэ усны бараг 80 орчим хувийг энэ тариалангийн талбайгаа услах үйл ажиллагаанд татаад авчдаг гэсэн тийм судалгаа байд. Тэгэхээр үлдсэн 20%-ийг нь Лос Анжелес хотын иргэд хэрэгэлдэг. Тэгээд үүнийгээ дагаад энэ галын цоргонуудад усны даралт маш багаар орж ирдгийг гэдэг тийм үгийг хэлсэн. За тэгээд ерөнхийдөө яг энэ бизнес эрхэлдэг өчнөө олон долларын тэрбумтон гут байдаг. Тэгээ энэ хүмүүс бас энэ гал гарах шалтгааны бас гол их үүсвэр нь энэ хүмүүсийг барьж хорж шалгах хэрэгтэй гэдэг тийм үг бол хэлээд байгаа. Яхахгүй газар тариалангийн үйл ажиллагаа явуулахад их хэмжээний ус ол хэрэг болох нь ойлгомжтой. Ямар ч байсан өнөөдрийг хүртэл энэ гайхамшиг дагуулсан гал маань бүрэн унтраагүй. Тэгээ маргааш нөгөөдрөөс эхлээд цаг агаар дулаарах, дээрээс нь халуун болох мөн их хэмжээний салхи бий болох учраас бас галт сүнөөгч нарын ажил бас нэлээд асуудал болох юм байна гэдгийг анхааруулад байгаа. Тэгээ ямар ч байсан ерөнхийдөө дэлхийд даяар энэ галт түүмэртэй тэмцэх олон байгууллага энэ Лос Анжелесийн гал унтраах албатай бүгд нэгт хамтарч ажиллаж чадах
Тэ чадал чансаагараа бас тусалж байгаа юм нөхцөл байдал тогтоогдож байна. За ингээ өнөөдрийн оруулсан той мэдээ минь та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. Тэгээ орж гараад ойрхон байж байгаа Лос Анжелестай холбоотой дараагийн мэдээллүүдийг би цөөрөн болгоод оруулаад байна.